Бүжидүүхийн барилдааны зүүн талын жигүүрээс Түвэмгийн сэргэлэн сумын харьяат Монгол улсын гавья тамирчин мэрэгж сонирхчдын сумаа барилдааны дэлхийн хошин аварга Монгол улсын далай аварга Сүхбат баруун талын засвар дээрээс Аранхан аймгийн Бат Сэнгэл сумын харьяат алдрын спортын хороо Бэриж группийн бүхөө Монгол улсын гавья тамирчин Монгол улсын далай аварга өсгөө нар зүүн баруун талын засваруудыг ханруулан дэвэн дэвсээр Монгол бүхэн өргөний зүлэг ногоон дэвжэн дээр гарч ирлээ. За хамтын нөхөрлөлийн сан хадгалам зээлийн орчноо зохион байгуулж байгаа. Далай аваргуудын бооцоод хал зүрэлдэн одоо хоёр аварга маань гуравтаа тулан барилдана. За ингээд аваргуудын маань эхний барилдаан эхэллээ. За Монгол улсын далай аварга Сүхбатыг Аранхан аймгийн Үлзий сумын харьяат улсын цоллоо засвал хадын бүрв Монгол улсын аварга ус хоёрыг Аранхан аймгийн Үлзий сумын харьяат улсын цоллоо засвал цогцол нар засж байгаа юм байна. За ардын хөвсгөлийн сүүлийн 6 жилийн төрийн их баяр наадмын төрөг хоёр аварга хоёр далай аварга маань одоо ээлжлэн 3 удаа төрүүлсэн байна. За ингээд хоёр аваргын барилдаа эхэллээ. Үнэхээр бүхэн өргөнд төрүүлсэн ирсэн үзэгчд үнэхээр намгүй чимээгүй болж үнэхээр хоёр аваргын барилдааныг шимтэн сонирхож байна. Монгол улсын гард Сумын бадар сэтгэл тогтон харж суугааг одоо үзэгч та бүхэн харж байна. Үнэхээр одоо хоёр аваргын нэгэн цаг төрсөн яахын аргагүй хоёр аваргын одоо өчтөө өрсөлдөгч нэгэн цаг төрсөн бүхүүд яахын аргагүй Аранхан аймгийн Үлзий сумын харьяат Монгол улсын гард долоо сэрэнгийн Сумын бадар. За дахимлаа дутуулаа. За өнөхөр тэнцвэр алдах миг хийх болгонд л одоо бүхэн өргөнд төрүүлсэн ирсэн үзэгчд уухаан дуутай хамт л одоо барилдаан үргэлжилж байна. За зүүн гарын талдаа далавчлаа тэндээс шууд игнэ барьсах гээд. За ер нь шууд игнэ барьсан тун харан байна да Сүхбат аваргын хувьд. За мушгаад цаатларваа. За тун доогуур хутгаа дутуулаа. За өсгөр аваргын одоо дээлийн захыг Монгол улсын цаг гişиг дөрж одоо мушгаад сэтгэл догдлон барилдааныг хараа сууж байгааг үзэж тавхан харж байна. За үнэхээр заан цол аврах цол автан гэсэн одоо гişиг дөрж заан дээлийнхэн захыг мушгаад сэтгэл догдлон барилдааны хүлээж харж зогсдгийг үзэж төмөдөж байгаа. Хаа за хоёр аваргын барилдаан дэвжээний захад ирээд талбай голлоод барилц төр тавилдсан байна. За шууд гинэ барьцгүй ер нь барьсандаа бол тун харан байгаа юм байна да Сүхбат аваргын хувьд. За эндээс бүжигнүүлж байгаа саяны хутгаа ярьж мэднэ. Зүүн татаж авраа сая өсгөр бар дутуудж байна. За үнэхээр одоо за залгаа барилцаад авлаа баруун зүүн талаараа дөрвөн залгаа барилцаад авлаа. За бүр одоо суугаад тун доогуурны дахин түрээд буцаж байна да. За энэ бол одоо дамж тийм л одоо мөхөөгөө. За өсгөр аварга баруун гараараа шууд гин түрээ бариад авлаа. За Монгол бүхэн өргөд хүрэлцэн гэсэн үзэгчид одоо өсгөө Сүхбат гээл одоо өргөж өөрийнхөө одоо хайртай мөчүүдийг балиа ашиглаж сэтгэлээрээ дэмжиж байгааг үзэгч тавхан сонсож байгаа. За татж авирахад дутуудлаа.
За мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Төв аймгийн нутгийн зөвлөл Монгол улсын далайвар Сүхбаатад сая төгрөгийн бооцоо тавьсан байна. За одоо маш олон бооцоо бол энд мэдээж тавигдсан байна. За хоёр үхийн барилдаан зүүн талаараа дөрвөлтөн золгоод дан шуудгны барьцтай үргэлжилнэ. За өнөхөр одоо өнөө цагийн хүчит бөхчүүд маань бүгдээрээ одоо хүрэлцэн ирж хоёр талд залуу далайваргийнхаа барилдааныг одоо сэмтэн сонирхож байгаа үзэгч та бүхэн бас манай дэлгэцнээс харж байна. зүүн талаараа дөрвөлтөн золгоод хэгэнэн дан шуудгны барьцтай удаарцадалаа. За шахаж төлөө бүр ашаад. За цаатлыг зүүн гаруул шууд за давхар шуудыг давууллаа. Давуултанд хоороод. За хариуг ард нь гарч өглөө. Бараг бүхэн ард нь гараад алдлаа да сая Сүхбаатар аврагын хувьд давуулсан давуултанд сугал сэж тоороод. За хаа шуудгны барьсан дээр шахадаа хавирлаа. За үнэхээр сайхан барилдаан боллоо доо. Эрэхэн хүндэт төлөвчдөө Монгол улсын далайваргуудын бооцоод барилдаан их барил Арахан аймгийн Батсингэл сумын харьяа тал дээр спортын хороо бириж групп Бимбүхүү Монгол улсын далайварга өсгөөр давлаа. Ийхүү далайваргуудын маань хоёр дахь барилдаан эхэллээ. Монгол улсын өргөний ногоон дэвжин дээр зүүн баруун талын засварыг ханиулсаар хоёр залуу далайварга маань гарч ирлээ. За эхний барилдаанд Монгол улсын гадаа тэмэрч Монгол улсын далайварга бүхэн чөлөө барилдааны олон улсын хэмжээний мастер Аз төвийн аварга өсвөр давсан. За хэрвээ хоёр дахь барилдаанд өсвөр аварга давах юм бол энэ бооцоод барилдааны ялагч болно. Харин Сүхбаатар аварга давах юм бол хоёр аваргын хувьд гурав дахь барилдаан шийдвэрлэх барилдаан болж үлдэндээ. Эрэхэн үзэгчтэй далайн аваргуудын шийдвэрлэх хоёр дахь барилдаан Монгол улсын өргөний төлөг ногоон дэвжин дээр эхэллээ. За эхний барилдаанд өсвөр аварга давсан. За Сүхбаатар аваргын хувьд одоо энэ барилдаанд унах ирэхгүй одоо болчиход байгаа. Давж байж одоо хоёр аваргын хувьд гурав дахь барилдаан гарна. За нэг хөлтөн дутуухан догтон эхэлж очиж байна. За Сүхбаатар аваргын хувьд Бүгд дэвсүүлдэр дахимдахад дутууллаа. Хараач дутууллаа. За хараач дутууллаа.
За аврагууд бүгдж байгаа заан ачин гардууд одоо дор үрнээд одоо барилдааны шимтэн сонирхож хоорондоо ярилцаж явах шиг байна. За ичээ дутуулаа. Хөл дох итэх дамжиж мэхийг баг. За давуулаад бариад авсан да өсгөө авраг. Тогтмоосоо сонгорлоо. Үнэхээр уран сайхан барилдааны үзүүлэлтэй. Эрхэм хүндэт үзэгчдээ далайн аврагуудын бооцоод халд барилдааны 2 дахь барилдаан даваагаар хөндөрлөж байна. Төвэмигийн сэргийдэн сумын харьяат Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын далайн авраг агуун самбагийн сүхөт тавда. Үнэхээр бүхүүрийн турам төвсөн өдөс төмний наран гарч шийдвэрлэх 3 дахь барилдаан бол гарах нь тодорхой боллоо. Легенда